За ингээд яриаг ихээсээ өмнө ингэж бодож байна. Монголчууд ингээд уулзаагаа утсан монголчууд цуглаад нэг хоорондоо энэ сайхан золгодог юм гэсэн. Тийм болохоор хажуу үнтэй гоё сэргээд нэг хажуу үнтэйгээ золгоно гэж хүсэж байна. Монгол ясаараа нэг сэргээд за манайхаас болохоор бүтээж Монгол бичлэгээд байгууллаас чуулганы хүрээнд нэг чуулган нэг бүтээж ажил хийе гэсэн ийм хүрээ гаргасан байна. Тэгээ энэ хүрээнд болохоор бид нэр өдөр тутам харж идэг боловч одоо нэг бидэд хэрэггүй хүмүүс ч юм шиг хүм хогч юм шиг харддаг нийгмээс гадуурхацсан ийм хэсэг бүлэг 7000 хүний тухай ярих чинь энэ бол нөгөө ямар нэгэн гэр орноо орц харишаа футбол хэмждэг ийм гадуурдаа одоо амьдарч идэг ийм 7000 орчим хүн байдаг. Тэгээ мөн энэ хүмүүсийн асуул жил ирэх тутам залуу болж байгаа. Эдгээр донд хүүхдүүд бас төрж байгаа олноороо 500 орчим хүүхэд байгаа гэсэн ийм алтан бус тоо байна. За тэгэхээр энэ хүмүүсийн хол өршүүл зөвхөн бид нар харахад нэг тэнмэл хүмүүс харагдаад байгаа бол цаанаа бол нөгөө дагуулх маш олон хор уршиг байдаг. Стресс бомдол гэр орны одоо тэр асуудал за мөн одоо өвчин түгээх за мөн одоо энэ бол айдас хүйдэлс ороо гэмт хэргийн бас нэмэлт энэ бүхэн бол маш нөлөөлж идэг. За ингээд мөн улсын имижд хүртэл энэ бүхэн нөлөөлж идэг. Тэгэхээр энэ бол зөвхөн нэг тэнмэл хүмүүсийн тухай асуудал биш. Монгол улсын асуудал мөн одоо бид нар нөгөө зөвгүүлээ гэж ярьдаг. Энэ хүмүүсийг нийгэмшүүлээд бүтээч иргэн болох бүрэн боломжтой. Энэ талаар би тодорхой юм санал хэлье. За яг энэ дээр яг энэ хүмүүс рүү хандсан нөгөө үйл ажиллагаанууд бол яг саяны энэ хилцүүлгийн туршид гарч байгаа гэдэг шиг хоорондоо ямар ч уялдаа холбоогүй байдаг. Жишээлбэл одоо юу гэдгийг нэг удаа зүгээр халамж өгөх, нэг удаа хооллох ч гэдэг юм уу, нэг удаа бүртгэлж өгөх, дандаа нэг удаа эсвэл нэг халамжийн шинжтэй байдаг. Нэг удаа одоо нэг хувцлаад өгчдөг. Тэгэхээр энэ нэг удаагийн ажиллагаанууд энэ асуудлыг бүрэн шийдэж чадахгүй зөвхөн нэг удаа ингээд нэг одоо үтгэлтүүдээ болчдөг. Тэгээ энэ асуудал нь өөрөө маш олон яамдуудын ийм холбоотой тогтчиход жишээлбэл нийгмийн халамж, хүүхдийн асуудал, за тэгээд дахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энэ дотор бас олон байдаг. За мөн одоо ял хэлээд гарсан хүмүүс бас энэ дотор маш олон байдаг. За ингээд маш олон яамдууд хоорондоо уялдаж чадахгүйгээс болоод тусдаа нэг баахан ийм ажиллагаанууд хийж идэг. Тэр нь ингээд үр дүнгүй болж байдаг. Зөвхөн нэг жишээ гэхэд нийслэлийн халамж үйлчлэгийн төв дээр ихэд жилийн төсвөн 470 сая төгрөгөөр 50 хүнийг л ердөө 50 хүнийг хооллож тэр нэг байрлуулж хооллохын төлөө ийм их зардал гаргаж идэг. Гэтэл ямар зарлахгүйгээр юу хийж болох вэ? Энэ асуудлыг яаж суурьаар шийдэж болох вэ гэдэгтээ яг бодиттой хийж байгаа ажил танилцуулъя гэж бодлоо. Тэгэхээр энэ асуудлыг ер нь зохицоор шийдэхин тулд яг энэ халамжийн сэтгэлгээ буюу ядуурчих юм бэл, дороодчих юм бэл, улсаас их мөнгө авч авах юм байна, халамжлуулж болох юм байна гэдэг энэ сэтгэлгээг нэгт байхгүй болох хэрэгтэй. Хоёр гэх юм бол энэ бүх яамнуудын хоорондын уялдаа холбоог яаж нэг асуудал дээр зохицоор хөлбөрлөх вэ гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй байна. За тэгээд яг энэ асуудлыг шийдэхин тулд яг одоо манай бүтээж Монгол нэгдэлтэй хамтарч ажилладаг Зөв амьдрах ухаан гэдэг түрүүн танилцуулсан энэ байгууллага Ашаандаа 132 иргэдийг амьдруулж байна. Одоо сүүлийн 10 орчим жил амьдруулж байгаа. За энэ дээр амьдруулах гэдэг